Миний борхог дахиад лаваад ирүүлээ. Али. Яаш өнөөдөр хорцсон юм байна. Хөө. Наач. Ахаа захиа ирч. Ээж ах юу гэж утсан бэ? Сайн байна уу ээж? Ээж, манай хүү салхин цэцэг туссан тул яавал зохихыг яаралтай мэдэгдэн үү? Ах эргээ. Ахын зан ч мөндөө. Өстэй. За, ээж. Явахгүй болохгүй. Эрдэнтээс бас ахаасан за хэрсэн юм. Би яах вэ? Яасан бэ миний хүү? Ха? Яасан? За миний хүү эмээтэйг үүд. Ээж нь ажилдаа явахгүй болохгүй. За яа. Намайг гаргаж өгнө бинэ. За. Миний хүү ээжийг гаргаж өгчээд ирнэ тийм ээ? За эргээд ирээрэй миний хөө. Үгүй ер нь тэгээд сэтгэл байсан цагт ганц хүний банзан орон дээрч багтаж өмөх махаар сайхан цадаж болдог л юм. Бид нар яар чинь явна? Баяртай миний хөө. Үнэн хайр байсан цагт идэх хоолгүй ч цатгалан ор хоронгуйч жаргалтай байж болдог л юм. Аавтай ч нуучраад бид хоёр тийм л жаргалтай байсан. Бид хоёрыг нийлэхэд ах トゥ төрөл садны адилаар тал талаас төвшөж анхны юм гал голом тэм баг нэг тулж унийг өлгөлцсөн хүмүүс гэвэл энэ комбинатын ажилчид байсан. Тэтгэл биднийг айл шиг айл болгосон. Ээж нь энэ төрдөө үйлдвэртэй их өртөө хүн шүү. Насаараа төлж дийлэхгүй сэтгэлийн өргөж байдгийг. Ээж нь тийм л өртөө. За, цайгаа уу ээж цайгаа. Ээж нь удаа жаргаж байна. Өртөө хүн жаргалтай гэдэг өөрийнхөө буйныг идлээд хүлээж ин сууж жаргах цаг мөн болж. Гэрлэгч өнөөдөр тустаа гарч сайхан хүү төрүүлж. Ээж нь өнөөдөр ач хүүгийнхөө амьсыг цайлдсан. Энээс илүү жаргал гэж байх уу? Бодохгүй ч гэсэн нэг хөөхөн хөө бас авсарч өгөөлгүй. Хорвогийн жамаас зайлах нь үгүй. Нас чинь 23 хүрлээ. Ганц зориг гээд нэг хөөхөн хөө манайхаар байн баярдаг болж тээ. За болдоо ээж. Би явлаа. За миний хүн шимэд ирнэ. Юу болж байна? Дахиад гологд уцсарч. Гэхдээ юу болж байна? Юугаар шалгаж авдаг байна? Одоо яана төлөвлөгөө тасралтаа хөхтүүдээ. Та нар битгий шуугцаа. Чи явж ажиллаа хийцгээ. Бидний дараа нь учрыг олъё. Арай дэмжиж байгаа юм биш үү? Өчигдөр яв. Өчигдөр бас. Гэтэл чи бид нар чинь экспортын төлөвлөгөө яаралтай биелүүлэх даалгавартай байдаг. Гэхдээ ерөөсө гологд хаана гараад байгааг дасмаар байна. Эренгийн додгоор үйлдвэртэйгээ манай чанар шалгаж муу шалгаж авч гинөө. Аль эсвэл манай үйлдвэрийн лаборатори ихтэй үзэхгүй байна уу? Та ханаад байгаа хэрэг. Хэрэв утас шалгаж авдаг хүмүүс маань ингэж муу шалгаж гологд утас аваад авах юм бол энэ нарийн ажиллагаатай эфирод машин чи хөдөлж өгчихгүй. Ястаа үйлдвэр. Ерөөсө чанар шалгагчийг солимоор юм аа. Ястаа солиод яасан юм. Ер нь зовлонгийн мэдхийн биднээс нэг чанар шалгагчдод яасан. Тэр чин ч дэмжин шүү. Үйлдвэрийн захиргаач дэмжинэ гэж байгаа. Цалин багш штэ. Гэхдээ энд чинь олныхон төлөө. Энэ цэхийн төлөө. Эрэмлийн үйлдвэрт манайхныг төлөө чанар шалгагч болъё гэх хүн байна уу? Цалин бага л та. Зэрэгээрээ цалинчдаг болохоор 500-аас буухгүй шүү дээ. Хэрвээ сүүлжигч машин дээр сайн ажиллавал 7-800 төгрөгнөөс буухгүй. Хүний мэс чанар гэж нэг юм байна. Тэр яа. Манай чанар шалгагчийн төрхийн өмнөх 45 авах гэж үү? Үнэн дээр хүний хэрэг их байна. За явж ажиллаа хийцгээ. Бид нар учрыг олъё.
Ихчээ. Би эрмлийн үйлдвэр дээр чанар шалгах жолоо гэсэн сандаа хэлэх үү? Юу? Тийм ээ. Би тэнд очдог хэрэг. Би тэрнийг хийх ёстой. Ястай. Тийм ээ, хийх ёстой. Учир нь би энэ үйлдвэрийн чинь зарлаад Чехословакид курс хийж сүлжигч машины мэргэжил олж авсан хүн. Бүтээгдэхүүнийхээ чанарт хяналт тавьдаг муугүй нэгтэй ажилчин гэж байгаа. Хоёр тэгвэл энэ машинууд чинь утасны голгодлоос болж яаж цаатчих. Та хоёр машин дээр зэрэг ажиллах үүрэг аваад утаснаас болж яаж зовж байна? Их чинь хоёр машин дээр зэрэг ажиллаж чаддаг. Харуулахтаа харуулна. Би ганцхан таны төлөө биш. Энэ үйлдвэрийн төлөө, энэ олонныхаа төлөө би л чанар шалгах болох ёстой. Энэ утас чанартай байгаасаа л гэж тэр. Чи зөв шийдэж. Ээж чамд баярлалаа. Эрмэл надад амаргүй байж таар. Ямар ч хэрүү маргаан гарч магадгүй. Тэг тусмаас. Дүү маань эрмэлийн үйлдвэр чанар шалгач. Их танхил өсчихсөн. Би ядаж хажууд нь очвол нэмэр болно шүү дээ. Ариунаг өдөр болгон ямар байдгийг би сайн мэдэхгүй. Хамт байдгүй юм чинь. Бүр нэлхаасаа танхил өссөн гэж. Ихчээ. Хүүхнүүдээ. Би эрмэлийн үйлдвэр чанар шалгач болоё гэсэн сандаа хэлье. Эрмлийн үйлдвэр сүлжмэлийн таваа төлөөсөн чанар шалгаж байгаа ажилд зүтгэхэд л үздэг хэрэгтэй. Битгий санаа зовоо ихч. Манайхаа сайхан зантай штэ. Ажлыг авах гэж байгаа таны өмнөх чанар шалгагч тэр ихчүүд хоёр чи их дотно штэ. Заримдаа тэр ихч ажилдаа гадаад явхаараа чанар шалгах хувийн номероо надад орхичдаг. Одоо чимгээ ихч очино. Бид хоёр нэг дараа ажиллана. Өстой сайхан. Миний хоёр дүү хоёр өөр үйлдвэр төлөөрж чанар шалгах юм байна. Тэгэхээр хамгийн гол нь үнэн чөдрөг авах хэрэгтэй. Ээжийн үргэл захдаг үг юм шүү дээ. Тийм биз дээ. Тийм ээ. Ээжтэй цай чаана. Одоохон хүрээд ирнэ шүү дээ. Ээж өндөр насны намын гишүүдэд хуралдаа гэж явсан. Ээж тавчаа нэг гишүүн шүү дээ. Ахмадууд ээжийн үгийг сонсдог юм билээ. Ээж жидэдтэй таяган дээрээ гараа тавьчихсан ярьж гарч байгаа. Ядарчаад ирэх бах цайг нь бэлдээ. Тэг тэг. Чимгээ. Миний дүү шар тас самарчаад өтөөхөн сүтэ цай чанаж. Ариуна. Миний дүү гэр орноо жаахан янзл. Тос шир гарчих мэд. Та намайг жаахан байхад нүдэрээ чимгээ өгчтэй. Өрөөд нь минийх шиг хамраараа ээжтэй адилхан гэдэг байсан. Яагаад ахгүй гэж аа? Ахгүй. Ийм утас манад хэрэггүй. Яагаад? Ариуна. Сүлжмэлийн үйлдвэрт дан эфрод машин ажиллаж байна. Энэ машин чи утасны голгодлоос болоод байн саатчих. Тэгээд чи манай үйлдвэрийн экспортын төлөвлөгөө тасахад хүрээд арай. Энэ явдлыг тассан зогсоо гэсэндээ чи их чинь энэ чанар шалгачаар ирсэн. Би ч гэсэн эрмлийн үйлдвэрийн чанар шалгагч шүү дээ. Таны өмнө байсан хүнтэй хоёулаа тохироод болоод л байсан. Чи бид хоёр хоёулаа үзлээ. Энэ утасны эрчин 6, чиглэгийн дөнгөж 4% биш шүү дээ. Чи энэ олон бүлцүү шаргийг хардаа. Танаа үйлдвэрт 1-р зэрэгээр гаргаж байгаа энэ утас чинь манай үйлдвэрт 2-р зэрэгт явахааргүй. Тэгэхээр манай сүлжмэлийн үйлдвэрт дан ганц 1-р зэргийн сайн утас хэрэгтэй байна. Ойлгов уу? 1-р зэргийн сайн утас. Энд чинь надад ямар хамаатай юм. Цэхэд чанар шалгасан. Хийсэн хүнд нь хэлнэ биз? Аппала байвда.
Дүүмэн битгий уурлаа л да. Танаас бусдтай нүгэж авсаад болоод лээс. Та тэгэхэд зулаад ирмэн гიშгсэн ихч мөртөөсөө ингэж явахтай. Юу ч хибит хоёрын эгчдүү хоёр бол хуу явдал. Харин үйлдвэрийн ажил үйл албаны хэрэг. Төрөүний чанар шалгагчтай сайн байсныг эгчин зэмлэхгүй. Харин тэр аль нэг үйлдвэрийг хохироход хүргэж байгаа нь л буруу юм. Эрэндээ утас гэдэг чинь нэртэй чанар шалгагчгүй юм. Шат дамжлага бүхэн дээр шинжилгээ хийлгэхээр яваад надад ирлээ. Хамгийн эцсийн дамжлага гэхэд нарийн эргэцийн чанар шалгагч Пагонго хувийн номерыг тавьсан утсыг би танд өгч байна. Та тэгвэл Пагонготой уулзтаа. Би дуудаад өгье гайгүй. Чимгээ. Ганцаар чи энд юу хийж байгаа юм бэ? Чамайг харах гэж. Цагаа олчт. Өөр үйлдвэр дээр ингэж хамаагүй орж гарч болдгүй юм дүүмэн. Би өчигдөр нотсоо. Чиний машины байн эвдэрдэг нь энэс болсон байна. Энийг гадаадаас захиал гаргадаг болохоор олддоггүй гинэ. Бисээ токсчдор хэлсэн. Чи энийг үзтээ. Баярлалаа. Чамд чи хэлэх гэсэн чи харин байдгүй. Чамайг саналаараа чанар шалгагч болсон гэж үйлдвэр даяар ярьж. Чи надад энийг л үзүүлэх гэж ирсэн юм гэж юу? Би чинь сүлжмөлийн үйлдвэрийг төлөөлж энд суугаад чанар шалгагч шүү дээ. Энэ чинь ямар хамаатай вэ? Чи ямар мөнхөнд байх юм биш. Чанарын цэцэжгөө туцсан үсттэй. За. Битгий. Олныхоо төлөө явсан хүн ялдаг жамтай. Үндэ чидний чанаргүй утаснаас болж манай машинууд эвдэрч байна шүү дээ. Энэ утас. Энэ утаснуудыг л нэг тийш нь болгоод авчихвал би очиад машин чи энийг тавиад бэлэн болгоч. Яг чиний оронд ажиллаж байгаа хүн дасгах чилээ. Чамайг очиход машин чинь бүр саадгүй ажилладаг болсон. Тэр машин чи бид хоёрын хоёулангийн маань гар хүрт засагдсан болохоор амьдрал маань тэр машинаас эхэлнэ. Тэгээд дараагаар нь он жилүүд тэр машин доогуур улсын өнгөрч чи бид хоёр хоёулаа өвгөө эмгэн болцгоо. Тэгээд хүүхдүүдийн түүхээ ярив. Бүх явдал ирж чагнаас ихсэн юм а гэж хэлсэн шүү дээ. амьдрал гэдэг олон юм. Унагсгөө сайн зэхгүй хол зам гарч болдгүй. Явтаа. Чи юу болоо тань? Таны ээж өгсөн утас стандартын шаардлага хангаагүй учраас авахгүй гэдэг. Чи чинь хийгч юу? Сүлжмөлийн 5 дахь үйлдвэрийн чанар шалгагч. Таны нууцнаас чинь стандартын шаардлага хангахгүй. Тийм байх ёсгүй. Гинэн томоогүй байх дүүмэн. Энийх утаснаас болоод нэг ихийн үгс шиг ноосны нэгдлийн хоёр үйлдвэр хоорондоо эвдэрэлцэх юм бол энэ чинь муухай юм болно шүү дээ. Урд нь ийм явдал ерөөсөө гардаггүй байсан. Бид нар ч ийм утас өгөөд болоод л байсан. Тийм биш үү? Урд нь ийм утас өгөөд аваад болоод байдаг байсан бол одоо тэхгүй. Намайг үйлдвэр комбинатад ажиллаж байхад хорлоо гэж нэг хэцүүхэн авгаа байж үлээ. Юм бүхнийг заавал номоор нь хийнгээ зүтгэж гин чи тэрний өрөөс нь дугаа байна да ах юм. Таны яриад байгаа би хорлоо чинь миний ээж. За би тийм ч болов гэж бодсон юм.
Тэгэхээр чи эгчтэй хоёр өөр үйлдвэр төлөөж энэ чинь чанар шалгаж байгаа юм байх нэ. Ариуна битэр чинь их дотно. Энэ хүндээ гэхэл аминчхан хоёр байхгүй юу? Энэ намайг хөгшин гэдэггүй. Би энийг хүүхэд гэж голдгүй. Би та хоёр чинь өгөө аваатаа явдаг хоёр. Яагаад тэргүүл энэ маань хорлоо мастерын бага охин учраас тэр би үйлдвэр комбинат гэж яхад ээж чинь дагалтан байсан. Залуу ээжтэй тэгэхэд ээж чинь тэгэхэд анх дугаар 5 жилийн ударник гэд эд мандчихсэн цаг. Чи ямар би залуу ээж үзээгүй шүү дээ. Аринагаа би өөрийнхөө залуу настайгаа зөөрөж боддөг шүү дээ. Би ойлгоцгоос үстэй хөөхдөд юм. Хүн хүний ойлгох шиг сайхан юм хаа вэ? Чи юун төлөө нэг ихийн хөөхдөд үлээ? Тийм бидтэй. Хагуугаа минь эрэмлийн үйлдвэрийн хэдхэн ороомог утас юу жишээж явдаг. Гэтэл энэ утаснууд чинь манай сүлжмэлийн үйлдвэрт бол бүхэл бүтэн цехийн хувцас нэхэх түүхийд. Тэгэхээр би энэ утсыг хүлээж авч болохгүй. Энэс түрүүнд яагаад хүлээж авч болоод байсан юм бэ? Аль ийм голөгдол гаргаж тэр газар нь буцааж өгье. Ийм л байна. Өөр яриа байж таахгүй. Уг нь бол хитгэн ороомог утас. Хэл яриа гаргаад байхаар юм биш үү? Гүйгүй. Би л буруу бодоод уг нь ч өргөмөл хүүхдэд төрснөөс ялгаагүй тайрж үздэг. Аль эгч эхийг ч хэлж барахтай. Та юу гэвэ? Өргөмлөө хин? За. Бити санаа зовоо ах минь. Чамайг жоохон багт чинь ээж чинь нас уртсан юм л да. Тэгээд чамайг хорлоо үрчилж авсан юм. Алдар тэхийн одон хэдэн төгрөг хэрэг боллоо үсттэй зайдвал. Тэгтээ хин хайртай юм шиг л байдаг байсан. Бусдын нүдэнд тэгж харагддаг байж л. Хотлаа. Би төрсөн охин нь муу юм чинь. 13-ны алийн ч хадсан өвдөн гэж нэг үг байдаг. Хэрвээ чиний төрсөн ээж чинь хорлоо муу юм бол төрсөн эгч чинь яхаараа чиний утаснуудыг голгодол болгодог байна. Гэрлээ чимгээ хоёрыг хатан ширийн гараар өсгсний хин ч мэднэ. Чамайг яагаад одоо хүртэл загнахгүй, зэмлэхгүй дураар чинь байлгаад байгаа юм бэ гэвэл шүү дээ. А? Чи мэдэхгүй байна. Өөрөөс нь гараагүй болоо л тэр. Худлаа. Худлаа. Худлаа мэдээ. Худлаа. Тэр чи яасан саяны? За тэр яах вэ? Хөш. Би чамд нэг сонин дуулгая. Манай дээр сүлжмэлийн 5-аас 1 охин ирж. Тэ? Тэгсэн чинь хорлоогийн охин юм гинэ. Тэ? Эхийгээ дуурайсан бас нэг хинхэг амтэн. Ээж юмад бүх утсыг гологдол болгочихсон. Энэ охин л аюул тарина да. Чи л аргална да. Юун төлөө чи хорлоо мастерын шав байсан билээ дээ. Энэ охин хэрвээ удах юм бол хөгшний чинь дулгай болтой шүү дээ. Харин тийм ээ. Доктор Наза чи л аргалан шүү. Чи юун төлөө хорлоо мастерын шав байлаа да. Чи заавал аргалан шүү. Тий. Би чамд найдлаа шүү. За баяртай. Чи дараа надтай яриарай. Байна уу? Энэ ерөнхий инженер даваагийн гэрээ утсан байна уу? Өөрөө юу? Та уучлаарай. Би танаа гэрлүүчин золгоод амралтанд чинь саад болчих уу да. Би Эрмлийн 7 дугаар үйлдвэрийн чанар шалгагч Паган гэдэг хүн байна. Юу, манай ээлжинийг бүхэл бүтэн утсыг танаа чанар шалгагч чимгээ гологдол болгочихлоо.
Тий. Уу яах вэ? Ялимгүй бүлцэл байсан л үз ганц нэг шаригт. Энд чинь бүхэлдээ хамт олонны хөдөлмөрийг ингэж үүсгэж болохгүй үстэй. Танах чинь манайх чинь хизээний өгөлцөж авалцад болоод бүтээд ирсэн газар. Уу юу л да. Чимгээгийн дүүн манай дээр чанар шалгадаг. Өргөмөл дүүн. Эднэрийн хооронд нэг гэрүүлийн хэрүүл маргаан гарсан юм шиг байна лээ л дээ. Тэгвэл эн чинь гэрүүлийн хэрүүл маргааныг ингэж ажилдаа ашиглаж болохгүй үстэй. Энд чинь ерөөсө хөдөлмөрийн хууль сахилга батыг ч гэсэн зөрчиж байгаа асуудал гэж би бол үзэж байна. Тийм. Тэр тусмаа танай үйлдвэрлэлд саад болно. Тэгж үз. Танд их баярлалаа. Чия. Өгчөөд ирлээ. Хөнгөн авсан уу? Цалинаар өгнө гэж. Өгөл байгаа да. Өгнө. Тэр талаар найдварт. 300 төгрөг гэдэг чинь бага юм биш. Цанц маань гар нэхээс нэг ч гэсэн үйлдвэр ихээс ялгагдахгүй. Хөшөө. Мебель ирсэн гин авна. Хана огтод шингэх юм болж байна. Чиэштэй. Чи одоо надад нэг юм туслана. Юу? Чи хэрвээ их нэртэй хайртай юм бол чи туслахаас өөр ямар ч арга байхгүй. Юу юм бэ? Сүлжмэлийн 5-аас 1 Чарл Башк охин хүрээд ирж тэгсэн чи нөгөө хорлоогийн охин юм гинэ. Ихийгээ дурс ястан ихэнхийг өвчтэй. Тэгээд би яах ёстой болж байна? Чи чинь соёлын ордны найруулагч юм шүү дээ. Бас ч мөөгүй найруулагч. Цагтаа яг тулж исэн гэдэг үсттэй. Чи авгаадаа хайртай юм бол чи надад заавал туслах ёстой. Тэгээд би яах ёстой юм бэ? Бод. Сайн бод. Хорлоогийн охин уран сайханд явж байгаа. Хөөс охин байна. Хөнгөмт гэхдээ хөөрхөн дуулцдаг. Хайхаа. Энд нэг левгүй юм шүү. Ариуна юм дөртөгтэй их амархан. Хөнгөмт сэтгэлтэй. Тэгээд яс суртахууны хувьд ч гэсэн гинэ. Чи сайн бодорой. Миний амьдрал нэр төрд хамгийн их гай тарьсан хүн хорлоо аваад. Намайг тэр жил үйлдвэрээс утас хулгай хийсэн гэж хорлоо авгаа намайг хөөлгсөн. Тэгэхэд би данч хүүхдэрээ гин залуу байсан та. Гэтэл бүр удмын ус гараад ирж. Балта. Чи надаас зугатаж чадахгүй, тийм ээ? Би чамаас яасан ч салахгүй. Яагаад гэвэл дотроо өвөлцөний хоёр байшинтай аав минь голомтны үн төлөгдөж дуусгаснаас чи надтай хүзүү сэрээрээ холбоотой гэж мэд. Ингэж чи ойлго мэдв. Бүхий явдал миний бодсноор л болно. Ингэж чи ойлгоорой мэдв. Аринаг илтсэн суршиг зөөлрүүлээд өгөхөд чи надад туслах ёстой. Чи надад туслах ёстой. Ээж. Би эрмэл дээр нөгөө паган готод харалцсан. Ямар багам? Яагаад намайг жаахан байхад манай харныг ирээд Хүн сайн бол баярлах л ёстой.
Хин маань чалгаа юу ах вэ? Залуу зандан явхад алдах хонох нь байдаг л да. Ээж наатах одоо орхио ядарчихлаа. За одоо би явах уу да. Гэрлээ их чинь гэрлээ их чинь бор хүүгээ дагуулад ирлээ. Али миний эмэн бор хүүтэй амс цаалтсан. Хаврын хавсран дулаан яваг л дээ миний хүү. Ээж би өнөөдөр эрэмлийн уцыг хүлээж аваагүй. Тэгээд сорил шалгалтын лабораториор шалгуулах гээд саналаа биччихсэн. Тэрнээс болоод бөөм бодлоо. Ээж нь хэрвээ чиний оронд байсан бол бас л чам шиг шийдэх байсан. Ээж, та миний төрсөн ээж мөн үү? Мөн үү биш үү хэлээч ээж. Би үдээ 19 нас хүртлээ танаас гарсан төрсөн охин чинь гэж бодож явлаа. Гэтэл өнөөдөр сэтгэл зовморог пагангоогоос сонслоо. Таныг олон хүүхэдтэй эхийн одон тэтгэр авах гэсэндээ намайг гудамжнаас олж авсан гэж ярьлаа. Энэ үний юм гэж юу? Чи 19 хүрсэн том хүн. Ухаантай хүний үр өөрөө тунгаж бодох учиртай. Сүүгүй болсон хөх юм нь харамлахаас үлгэж хүн болсон гэвэл чи. Удамжны хоос олцоход хамаа намаагүй чалчиж явдаг тэнийг антаа. Байг битгий тэрнийг зэмэл. Эхэн тэрэн төрсөн ишгэн санагдаагүй өдийг хүрсэн байж болно. Хин нэгэн хүний зуурдын үгийг эмзэглэн хүлээж авсан байж ч бол. Би таны төрсөн охин чинь биш юм бол та яагаад надад үдий болтол хэлээгүй юм? Энэ асуулт эрт орой хизээ боловч гарах л байсан юм аа. Хүүхдийн сэтгэлд юм хийгээд яах вэ гэж би өнөө хүртэл хэлээгүй нь буруу болж. Үнэн хатуу тутмаа амьдралд хэрэгтэй. Тэр үнэн шударгын төлөө чимгээ өнөөдөр зүтгэж яв. Хэрвээ чимгээ үнэн шударгын төлөө зүтгээгүй байсан бол пагам чамд энэ ярихгүй ч байсан байж магадгүй. Пагам өөрөөсөө ч нууж явдаг зүйлийг задалсан гэвэл чухам энэнтэй холбоотой. Пагмыг чанар шалгагч болж гэж дуулаад би баярлж явсан үед би гэтэл тэр хүн хിവэр л байжтэй хөрх. Тэгвэл би таны төрсөн охин чинь биш юм бидтэй. Би таны төрсөн охин чинь биш юм бидтэй. Байгэ орх дотор нь уужраг. Тэр нэгэн үл цэхийн мань ажилчин эмэгтэй хүн дээр өвчлж билээ. Хань жилгүй хөөрхий тэр хүүхнийг амьдрал тийш эргүүлэх гэж эмч нар мөн ч их хичээсэн. Ажилчны эмнэлэгт хэдэн сараар хэвтэгт нь би л хамт ажилдгаараа аяг цай халбах шүлдөх хөлж өгдөг байсан. Тэгээд охин нь гэртээ авчирч асарч билээ. Үйлийн үргэж хийцүү. Энэ хорвоод тээж төрүүлсэн 5 сайхан хүүхэдтэй надад ариун нам нь үр болон ирэх хувь тавилан байж муу ихэнтэйсэнгүй. Хархан гүнэл гамтны хиндэ өгнө гэх юм бэ. Хүүхдүүд минь ариун над төрсний адил дассан байл. Тэрнээс хойш би уудам энэ хорвоод 6 сайхан хүүхэдтэй гэж баярлж явах болсон юм. Ариун аав нь миний сүүгүй хөхийг үлгэж хүн болсон.
Үнэн учир гэвэл энэ. Өнөөдрийн өдрийг хүртэл би Ариунадаа үннийг хэлээгүй явснараа алдчих. Сайн байна уу хордоо ихчээ? Сайн байна уу? Үгүй чи ямар сонио хүн ирэх энд вэ? Суугач. За. Би нэг ялахгүй хэрэгээр явж байна. Өөдөө суу. Сайн байна уу? Сайн байна. За. Иш суу. Өөдөө суу. За. Хүүхдүүд цай өг. Жихэр. Eerimлийн 7 дугаар үйлдвэрийн гологдлуцсны талаар сүлжмлийн чанар шалгах чимгээ хүсэлтэд ирүүлж. Өө баярлалаа. Би шалгаад өгч болно л доо. Тэр хэд уцаг хүлээгээд авчил яасан чимгээ аа? Тэгвэл энэ чинь чанар шалгач байхаа хэрэггүй юм шүү. Уга амтэн хөө юу гэх юм бэлээ дээ. Анх тугаа 5 жилийн удаар нэг улстай нэртэй Ахмад Мастер хорлоогийн 2 охин ямар нэгэн утаснаас болоод муудалцлаа гэдэл шүүгцгаад. За тэгээд ноосны нэгдлийн нэр гарна. Ям дээд газар дуулдч болно. Тэр хэд утас ямар ам биш заяа биш. Нохоо долоо. Тэр утаснаас чинь гадаад гарах бүтээгдэхүүний чанар шалтгаална. Үгүй тэгэхээр нэг ноос ууц итгэв, нэг цамцны ноос ууц ч гэсэн улсын нэртэй холбоотой гэсэн үг шүү дээ. За тэр албаны сүржин яриа яах вэ? Нэрээ чинь бодсон доол. Энэ улсад чинь бүтээгдүүний ганцхан тоон биш. Чанар нь хэрэгтэй байгаа. Тийм л дээ. Үгүй шалгаад өгнө болохгүй гэхин газаргүй л дээ. Акт баримтч гарч болно. Тэгсэр байтал чи сүлжмлийн нөөцөнд дуусаад гэрээ ясаараа eerэмлээ доолоо торгуулд орвол яах вэ? Бас Ариунага бодож болно доо. Тэр чин чиний отхон дүүч юм байгаа үсттэй. Доктор байна. Чингээ тэр утсыг чинь хүлээгээд авчдаг юм а гэж бодоход манай үйлдвэрийн нарийн машин техник хүлээж авахгүй шүү дээ. Би хүлээж авахгүй. Харин та шалгаад аак тогтоогоод байл. Чи одоо манад ирэхдээ өөрөө ирэй гэж ирвүү? Эсвэл хин нэг хүний зараалаар ирвүү? Чамд Ариуна чиний хүүхэд байж болмоор санагдахгүй байна. Хин маань дэмдүү залуу гэж би 18-тай тэр 17-тойг ирэлсэн. Юу ч мэдэхгүй амтад гэрлээд нэг мэдхнээ салд сарныхтаа хүрч. Тэгэл би яваад өгсөн. Тэрнээс хойш анхны аваад гэргийн маань хүүхдтэй хоцорсон билээ. Харамсалтай надад тааралдахгүй л явна. За тэр юу шалаач. Нэг мөн хүүхэн жирэмслээл үз. Хүүхэд нь бүтсэн ч юм уу, гүй ч юм уу. Тэр залуу цагийн алдаа. Мартагдсан. Чи чинь нэр хар нүдэн пагнтайгаа суугаад 20 жил болчихж байгаа юм байна шүү дээ. Гэр орон тагтай. Өөр юу хэрэгтэй? Ер нь амьдралд ялимгүй ч гэсэн залим их тос болно гэхээс ус болохгүй. Ухаантай мэрэгд олон хүн бүхэн мэрэгжилтэй байхад хар практикийн би чинь залгүй болвол үйлдвэрээс хөөгдөх байгаад ч юм. Харлоогийн ахныг эндээс зайлуулах хэрэгтэй. Ойлгоо. Чи Ариунагийн аав байхыг хэн бэ гэх юм? Чи чинь галзууруу. Үгүй Ариуна гидсэнд байхад нь орхиод явчихсан аав нь чи болж жүжиглэх хэвээр. Ийм явдал үнэхээр усанд Ариуна итгэх.
Хэдий олон жил чамтай ханилахтаа чиний энэ хорон санааг мэдсэнгүй явжтэй. Орхоо хүртэл өөрийгөө хамгаалж атирдаг яс би. Би эрдэнэчд муутайхан бүдүүлэг авгаа. Чи бодлоо. Инженерт диплом байна. Ажилчинд мэргэжлийн зэргийн үнэмлэх байна. Гэтэл надад өөрийгөө хамгаалах залиас өр юуч алга. Одоо арайна хорлог ээжигээ биш гэж бодоод багтарсандаа үгших гэж яваа. Энийг л ашиглах хэрэгтэй. Ийм үед эцэг ихээ хэмбэ гэж бодох л хүний эс, тийм ээ? Тэгэхээр гівгийн тхингийн цагаан өдөр олон жил уулзаагүй намайг үчил би тийний аавч нь вэ гэд балт найруулагч гэрэл цацарцал хэлээд орхиход баг хүүхэд тавьсан өрхөнд өөрөөгөөгээд орох нь гарцаагүй. Тийм ээ? Би чамаа годомжинд цогтой явдаж ах чинь зүгээр нэг авцарсан юм биш. Залуу занд юм. Царай зүссайтай. Хэрдээ таарсан авьяастай юм гэж бодсон. Бүх юм миний бодсноор болсон. Эхлээд би чиний шарыг чинь тайлж. Дараа нь эргэлэн наадаж. Бие өгч. Дараа нь хараар их нас чинь салгасан. Чи хүн болсны ач миний ажлын үр дүн. Ам цангаад энэ үйт усуу хийгээд өгөхгүй. Чинийг удаа надтай хэрэлдэхдээ хуучныг нь үлдэгдлээ гэж хэлж илүү. Тэр үлдэгдлээсээ би мод салахгүй юм шиг байна.
Чимгийн хөсөлтөөр таны ээж ирсэн утасны дээдсийг сарлын давартаа шалгахаар аваачих гэж ирлээ. Хил амгүй шиг өгөлцөж авалцаад хоёр яс солвол юм да. Чимгээгч та авчихал да. Таны дүүшгэл охтуудыг хийсэн ажил. Хэрвээ энэ утас бүгдээрээ голомтлох юм бол сарын өсөн бүгд буурна шүү дээ. Тэгж өөрсдөө ураад юугаа хийх. Дөрөв намтай явчих, дөрөв намаараа яг. Хода. За ахта хин та нарын хийсэн хөдөлмөрийг ингэж хүйтэн сэвдэг сэтгэлээр гологдлоо болгож байгааг харж байгаа үстэй. Чи юм да. Миний үгэнд ордгоо маа гэхэд дүүшгэн жахаа охтыг бодож болмоор одоо. Та багмгүй. Ер нь хин ч улсыг хуурч мэдэх байхгүй. Лавтараа шилжлээ хийлгээд байл. Хөшөө. Энэ эсвэл та нартай өшөө онцонтой юм уу? За хаанаас та? Бараг танихгүй шахуу ээж. Би тэгвэл учрыг хэлж өгөө та нарт. Ариуна энэ хоёр чинь нэг гэрийн хоёр. Тэгтээ Ариуна нь өргөмөл юм байхгүй юу? Эдний хоёроос өргөмөлгээд Ариунагаа эхнээс үзэж чаддаггүй байсан юм. Ариуна яхад ажилдаа сайн охин юм чинь чанар шалгахчаар дэвшчихгүй. Тэр нь л эднийх нь таалагдахгүй. Тэгээд л чимгээ өргөмлийгээ чадах гэж энд ирсэн хэрэг. Ямар муухай юм бэ те? Та юу ч гэж хүлээлээ гэсэн би шийдвэрээ өөрчлөхгүй. Харин би танаас асуух нэг юм байна. Та яагаад энэ ээлжийн чанар шалгахч мөртлөө гологдол гарахгүй байх талаар сэтгэл чинь зовоогүй. Яагаад та энэ олон охтод чанарын талаар хэл зөвлөөгүй. Харж байгаа үстэй. Одоо мөн хөгшин их чигээ оморгондоо татах. Эднийх ийм л аюултай болстой. Энийхээр бол би ихлэ та нарын ажлыг гологдол болгох хэрэгтэй байсан гинэ. Тэгдэггүй юм охин минь. Би яалаа гэж эднэрийнхээ ажлыг гологдол болгох юм. Тэгвэл та чинь ажлаа мэддэггүй чанар шалгахч байна да. Одоо өөр доромжиж их. Чи одоо болооч дээ. Ээжийн зүрх мөн тайван байх хэрэгтэй гэж эмчилсэний чи мэдчихэж байгаа. Чи тэг өчигдрөөс хойш яагаад байгаа юм? Чи яагаад ээжд хатууг хэлв? Хамгийн аимшигтай. Өдөө болтол энэ явдлыг та нар надаас нуусан л байгаа юм да. Үнчин өрөөсөн хүн гэж битээ. Гуйны чухтаасаа гэсэндээ л ээж чамд өдөө болтол хэллгүй явж. Бүхнийг би л үтсэн. Төрсөн ээж чинь өхлөд хөвтчихэд үлгийтэй улаан язрын амтан авцраад ээж сүүгүү болсон хөхөө үлгүүлж байхыг би л үзсэн. Ээж чинь хамт ажилтны хувьд нинжи сэтгэлээр асарч тойлсоор гар дээрээ нүд аниулсныг би л үзсэн. Ээж чинь оронд ээж болж төрсөн охид биднээсээ илүүгээр инхрийлэн эрхлүүлж хүн болгосныг бид нар үзсэн. Тээж төрүүлээгүй ч төрснөөс ялгаагүй инхрийлэн гарын ганцхан хөлийн дөрөнд хүргэсэн ихийг хүн яаж баярлуулдаг вүлээ? Яаж ачинд хариулдаг вүлээ гэж боддог байхад чи хин нэгэн хүнээс хов сонсцоход бүр төсийн цайдал гомдож явах ч гэжтэй. Чи бидний хамгийн баг нь. Тэнд учраас чи дэндүү эрх тань хүсч. Гэтэл чи чинь ажилчин хүн. Энэ бүх явдал юунаас болж байгааг чи бодсон уу? Манай гэрийнхний нэгийг нөгөөгийнх нь эсрэг болгох гэж хэн хэрэлдүүлэх гэж хичээж явааг чи бодсон уу? За. Ийм л байна та. Хар санаатанд тус болж хайртай ээжигээ гомдоох уу? Эсвэл ихийнхээ сэтгэлийг бодож үнэн чударгын төлөө зогсох уу гэдгийг шийдэх цаг болж.
Баяртай. Би чамд эсэллүү. Димийн нийтлэх хөөцөлтөд хэрэггүй байсан юм. Ерөнхийн инженер тэгж үзэж байгаа байх шүү дээ. Тэр хэд дууцсан хүлээгээд авчих чимгээ. Юу болов? Танаа өдөрийн ерөнхийн инженер чинь уцаа хүлээгээд авах чимгээ сая хэлүүллээ. Тэр уцыг хүлээж аваад ачуулчих хэл өгний дараа. Би хүлээж авахгүй. Юу? Би тийм утсан дээр гологдол утсан дээр би чанарын талаар нэг тавихгүй. Чи ямар зөрүү төгтөө. Би хэллээ. Ерөнхийн инженер чинь хэллээ. Энэ ээж охтод гойлаа. Чи юунд ингэ зөрүүдлээд байгаа юм? Тэр хэд уцаа хүлээгээд авахд биенээс чинь би унах нь. Нэр хүнд чинь муудах нь. Та харин лавтар чалгаад байл. Буруу зөв би өөрөө сонсъё. Шалгаад өгч болно. Тэр шалгалтыг чинь мэдээ өдрөөр яамд хөргөдөг юм. Тэгээд чиний зүв байлаа гэхэд ноосны нэгдлийн нэр гардаг юм. Чи өчигдөр хайчаа. Би анкетишн бөглүүлэх гэж гэрт чинь очив. Орон сайханч болгон бөглөх журамтай байдаг юм л да. Ог. I don't know. Хүнээ ойлгох ёстой. Хорвоо дэлхий гэдэг чинь нүгэл буян хоёроор дүүрэн байдаг. Чамд нүглээс буйныг салгах бэлгийн хараа дутаж байна. Яагаад вэ гэвэл чи ажилчин олонний нэг нь ажилчны гэр бүлээс төрж өссөн хүн. Чимгээгч чи юуны төлөө тэмцэж байна гэж бодож байна. Чи сайн бод. Чи нарийн эрхцээхийн октотой өнөөдөр уулзах ёстой. Энэ хэргийг үнэн чударгаар шийдвэрлэхийн тулд ч үл ажилчин хүн. Чи үннийг л хэлэх ёстой. Жамц минь, өвгөн минь
Өнөөдөр зам цэдэг ажилчин айлын нэр төр шийдэгдэх нь дунд охин чинь үнний төлөө тэмцэж яваа. Багыг нь пагам хорон үгээр ятгахжээ. Одоо би чинь яадаг вүлээ. Чи минь бага охиндоо ухаангүй сайн байсанс. Үлгээтэй байхад нь өөрөөсөө салгадаг байсан. Цэцэрлэгт очиход нь чийл гараас нь хөдөлж аваадсан. Чи бит хоёрт тэрнийг өөр хүний хүүхэд өргөмөл юм гэх санаа төрж байсан удаа бийсэн билүү. Өнөөдөр хоёр охины чинь зөв бурууг шийдэх гэж байна. Хөгшин их нь очих нь зөв үү? Байх нь зөв үү? Би очиод хэрэггүй. Охтууд минь том болжээ. Хийсэн ажил хэлсэн үгэндээ эзэн болох цаг нь болж. Хов заяага өөрсдөө шийдэцгээг жамцсан. Чимгээдч, ариунаадч чиний ажилчин хүний ноён нуруу байх л ёстой. Ийм утас өгөнд ашигтай байвал ганцхан пагамгад л ашигтай. Тэр утсыг заавал чимгээ өгчтэй өгөх гэж та нарыг ятгах зүтгээд байгаагийн учир нь гэвэл ажилдаа тэнцэж байна гэдгээ харуулах гэж л тэр. Хэрэг пагамга та нарт анхнаасаа мэрэгтэй зөв шаардлага тавьж тусалсан бол ингэхгүй л шүү дээ. Гэтэл энэ утсаар чинь бидэнтэй адилхан залуухан охид хуцсных нь. Тэр хуцс нь бас гологдлуулаад бидэнд хамаагүй юу? Чи тэгээ биднээр яалах гээд байгаа юм бэ? Уучлаарай найзуудаа. Үнэн учир нь юм байна гэдгийг би хэлэх гэсэн юм. Дөнгөж сая би танаа ээлжийн утаснуудыг лаборатори шинжилүүлэх саналаа бичлээ. Ингэхгүй бол болохгүй. Одоо харин бүгдээрээ цэхийн дарагтаа л уулзмаар байна. Дарагтаа уулзч яах юм? Үннийг хэлцгээе л дээ. Уржигдэр пагамга төрсөн өдрийг тэмдэглэж бид нар шүнжингээ тэднийд наригсан. Тэгээд өчигдөр зарим маань ажил дээр үргэлээд байсан шүү. Тийм биз дээ. Буруу хазгаа юм хийгээгүй гэж сэтгэл амар явбал боллоо. Хөш, найзуудаа явцгаая. Бидэнд үннийг хэлэхээс өөр ямар ч арга. Үнний төлөө явсан хөө ялдаг жамтай юм шиг. За. Буруутдаг яваач гэсэн зөвөг сонсох нь зайлшгүй. За, чи яв да. Ажил чинь хэцэгчлээ. Үгүй. Би энд хүлээ. Чи намайг энд хүлээж байгаа гэж бодоод улам зоригтой шийдвэр болно шүү дээ. Үгүй. Эрэмлийн үйлдвэр дээр яагаад гологдол гардаг юм бол? Намайг тийш нь оруулахгүй багт. Ядахтаа би тэр машиныг үзчихсэн. Чи юуны төлөө эрэмлийн том оромгийг манай эфир одоо тааруулан шинээр ороох тослох явцад амьсгын сур машиныг би Иван Петровичтай хамт хийцлээ. За би явлаа. Лабораторийн дүүн гарах цаг болчихлоо. За. Амжилт хүсье. Аа. Яалаа гинэ. Хэргийн гол эзэн ийм байгаа. Үүний учир нь гэвэл ерөөсөө хэргийн гол эзэн чимгээ өргөмөлдөгөө чадах гэж л юм. Эний чинь цаана хувийн атаачтай байгаа дарга нь. Энд чинь хувийнхаа хэрэглийг албан ажилдаа ашиглаж болохгүй. Энд чинь хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа асуудал. Тийм үстэй дарга. Тийм болж харин болохгүй шүү. Чи бүхэл бүтэн хамт олонны хөдөлмөрийг ингэж үгүйсгэж болох уу да? Гүн ч одоо уг нь манай үйлдвэр байр эзлэх болцол хангаж чаддаг байгаа юм шүү дээ. Тийм тусмал энэ утсыг өглөгөө том болохгүй. Дарга минь ер нь сүлжмлийн 5 чанар шалгагч хэрвээ ажлынхаа шаардлагыг хангахгүй байгаа бол манайх хөөгөөд явуулчих эрх хэмжээтэй байдгийн байгаа үстэй. За юу ч гэсэн доктор Эрик шинэ жилгээний дүн гараг. За та нар юу гэж яваа вэ? Тантай уулзах гэсэн. Надтай уулзах чи би одоо хочлоо. Гүйгүй дарахтаа. Яах нь? Юу ярих гэсэн? Тантай дуулмаар байх юм. Та нар ажлын цагаар юу гэж нэгээр сэлгүүлээд байгаа. Явж ажиллаа хийцгээе. Дараа энийг сайн байна. Та бас юу гэж яваа вэ? Би хагамтай уулзсан. Чи нааш гараад ирэхгүй. Уучлаарай. Явах. Чи яах гэж юм бэ? Урлагийн барига дээр явах гэж байгаа юм уу? Дадаа машин хүлээж өг. Би гэрээс явах ёстой бүх юм авсан.
асуув. Баярлалаа. Чото юу вэ? Манай үйлдвэр утсаа та. Яг л мөндөө 50% ноостой. Тийм үү? Хий биш тий. Аятайхан гэхээсээ цамц байна. Хараач, Итали айлыг хатчихж. За, асууна. Тааван автоо уусан гэдэг. Таашаа юу нэрээ аюу. Дарга энэ манай үйлдвэрийн утас мөн байгаа үз. Чото яахлаараа манай үйлдвэрийн утас гар нэхүүлийн цамц болчихсон байдаг үлээ. Энэ хэний цамц вэ? Асуудал ойлгомжтой юм биш үү дарга? Агн бах. За аваа. Энэ сүүлийн дараа гатаа уусаа. Тэнцэн басан Өвөнтэй дэдийн хармай зүбдээ Арчлан багтан тохтож яддан байхадмын Акнара бахарсан экстан минуэдэм Инрээд харан энэ үн жаргал